Буг чөтгөртэй таарсан хүмүүсийн бодит явдлаас хар хадагтай авдрын нууц. Ган дулгар гэгч бүсгүй өөр тохиолдсон явдлын тухай доорх зүйлийг ярьсан юм. Тэрбээр хотын захын гэр хороололд аптек нээн ажилуулсан биш, гай болжээ. Хавар болохоор л орж ирсэн хүн болгоныг айсан нүдээр ширтдэг зуршилтай болсон байна. Энэ нь ч их учиртай юм санж. Тэр 6 жилийн өмнө эмийн сангаа нээн хүмүүст үйлчилж эхэлснээс хойш яг хаврын эхэн сард тэр тусмаа 3 дугаар сарын 12-нд жил бүр 6 хүн нүдэн дээр нь амьсгал хураахыг айж балмагдан харж өнгөрөөсөн байна. Жил болгон өөрийн ажлын өрөөнд тогтсон нэг хугацаанд бие муутай хүн орж ирээд амьсгал хураах явдал давтагдан гараад байвал ямар ч хүн айж сэжиглэх нь зүй ёсны хэрэг үзье. Жил дараалаад 2 хүн нас барахтал тэр даруй ажлынхаа байрыг зарж үрэх юм уу солих нь дамжиггүй. Гэвч ган долгор угийн сүсэг бишрэл муу хэрэг юмнаас айж цочирдоод байдгүй хүн болохоор эхний 2 жил дараалан хаврын ихэн сард ажил дээр нь хүн нас барахад нэг сүйд майд болсонгүй юм. Харин 3 дахь жил нь нэг өвгжөөрээр чичирч салганан орж ирээд зүрхний тусаалга хэмээн үгээч гүйцээж чадлагүй унаад өгөхөд гинтхэн л сэжиглж яасан сони юм бэ? Заавал 3 дугаар сарын 12-ны өдөр 2 цаг 30 минутанд энд заавал хүн өгөх юм гэж гайхан боджээ. Тэглээгээд эмийн сангаа хааж зүрхэлсэнгүй. Учир нь энэ хугацаанд чамгүй ашигтай ажиллан 2 давхар байшин бариад 1 давхарт нь аптека өргөжүүлээд суужгсан тул байшин саваа хашаа хороотойгоо зарж үрж нүүдгүй юм бол эндээс хаачих юм билээ. Гэхдээ л хэрдээ засал ном хийлгээд 4 дахь жилтэйгээ золгожээ. Гэвч тэр жилийн хавар бас л яг 3 сарын 12-ны өдөр үдээс хойш зориуд аптека онгойлгосонгүй. Яаж мэдв? Бас нэг гай таймтай орж ирээд үчгэж мэднэ. Тэгээч аптека онгойлгоогүй байснаар нэг хүний ам аврах юм билүү гэж дотроо боджээ. Тэгтэл өдрийн 2 цагийн үед тэдний аптекийн хаалганы гадаах довжоон дээр нэг хүн зүрх нь хаагдан нас барсан хэрэг мандаж цагдаа сэргийлэх болжээ. Энэ бүхний эцэст цагийн хуваарийн дагуу аптека онгойлгож байсан бол тэр хүн үхэхгүй амьд байх байсан хэмээн талигаачин ар гэрийнхэн гомдоллож ган долгор хүн амны хэрэгтэн болохоо шахжээ. Үүний дараа жил тэр хаврын яг л тэр гайтай өдөр эмийн сангийнхаа хаалгыг цэлитл нээж орхисон бөгөөд үйл нэрсэн нэг амтан яг л 2 цаг 30 минутанд бас орж ирээд нас барчихж. Энэ өдөр яа харахгүй мөчлөгөн таарч байсан учраас ган долгор нэлээд бэлтгэлтэй хүлээж суусан байна. Гэвч хэнч харсан үхчихээргүй сайхан бие хаатай өндөр бадруун залуу орж ирсэн даруй гинтгэл ам нангалзаад л амьсгал хурааж орхисон юмсан ч. Тиймээс ган долгор хүн үхээд байгаа энэ явдал дан ганц өвчин хуучтай холбоотой биш. Өөр ямар нэгэн юмтай холбоотой юм байна гэж ойлгон янз бүрийн юм бодох болжээ. Тэгтэл дайран дээр давс нэмэх мэт хамар хашааны амцэр эр нэг газар жил болгон нэг өдөр хүн үхнэ гэдэг муу яр. Үхсэн хүмүүсийн сүнс сүүлд нь тэр айлдаа муу зүйл хийж хорлдог гэж ярьсан нь бүрч эвгүй сэтгэгдэл төрүүлсэн байна. Энэ бүхнээс сэжиглэж хямарсан ган долгор бүтэн жилжингээ лам хараар явж арга чарга хийлгсэн бөгөөд 6 дахь жилийнхээ хаврын эхэн сар гармагц
таньж мэдэх цагдаа сэргийлэх болон эмнэлгийн албаны хүмүүст юу болсон тухай хэлж энэ өдөр бүрэн бүрэлдэхүүнтэйгээр цагийн зөв өдрийн 2 цаг 30 минутыг заахыг хүлээн сууцгаасаач. 2 цагта 2ч эмч багж хэрэгслэн дор бүрнээ зэгчгээд ган долгорын хэлсэн үнэн эсхийг үзэхээр хурч ирцгээсэн байна. Тэгтэл энэ өдөр 2 цаг 25 минут өнгөрсөн боловч аптект ганц ч хүн орж ирсэнгүй гинэ. Энэ үед ширээний ард эвшээж суусан цагта таач нэлээд эвгүй юмд орооцолдож мэдхэндээ одоо хүртэл ганц ч хүн орж ирэхгүй байгааг харж байгаа биз дээ. Өмнөх бүх тохиолдлууд үнэхээр болсон эсхийг шалгах л хэрэгтэй юм байна да гэж хэлснэ. Амн хатсан бололтой ширээн дээр байсан шилтэй ундаанаас ганц балгуута гинтхэн хойшоо саваад унтчихжээ. Тэгэнт эмч нар бэлэн байсан учраас муурч унсан цагдаад тэр даруй хийм ламсгал энтер хийн наазахын тусламж үзүүлсэн боловч 3 дугаар сарын 12-ны 2 цаг 30 минутанд уг эмийн санд яг л нэг хүн үхэх ёстой байсан нь тэр ёсоор болж цагдаа залуу дахин өндийсэнгүй. Харин яг тэр үед намхан нуруутай нэг хүн говьн орж ирээд "Сая танаа хажууд явж байтал гинтхэн толгой эргээд зүрхээр шархиж хатгаад золтой л цааш харчихсангүй. Гув нь энэ хурд буудлаас автобусан суух гэж байсан. Ерөөсөө ингэдэггүй л юмсан. Ямар сони юм бэ?" хэмээгээд тайвшруулах үйлчилгээтэй эм авч хилэн дороо тавьчихад "Ашгүй одоо гайгүй боллоо. Хачи юм гэсээр гарч оджээ. Эмийн санд нь 6 дахь хүн яг л товлсон цагт цаашаа харсны дараа ган долгор баян шууны зүүн салаанд байх улааны шашны хийд рүү очсон байна. Янз бүрийн бузар мууг дарахтаа сүрхий гэгдэх өвгжөр лам түүнийг ярьж дууссаны дараа "За би энэ хачин явдлын учрыг тайлж дийлэхгүй юм шиг байна. Та харин манай багш дээр очиж асуудаа" хэмээн багшийнхаа утасны номерыг өгчээ. Ган долгор 80 гарсан хөгшин лам дээр очиж өөрийнхөө байшин хашааны учрыг нууц судраар үзүүлбэл "Танай хашааны зүүн буланд яг тэр эмийн сан байгаа байшингийн чинь дор 2 алдын гүнд үхэл далдаг хар хадагны авдар байна. Түүнийг гаргаж цоожийн солиод өөр газарт аваачиж болох хэрэгтэй. Цоожийн заавал сольдог юм штэ. Уг нь нэлээд юм мэддэг хүн дээр үед болсон зүйл бололтой. Харин он цагийн уртад цоож нь зэвэрч эвдрээд өргсөн салснаас болж жил бүр нэг хүний амь авдаг болсон юм байна. Тэр авдрыг даруйхан ухаж авахгүй бол яванда танай гэрийнхэнд хүртэл гай тарж мэднэ" хэмээн айлгаж орхижээ. Иймээс ган долгор бушуухан арга хэмжээ авахар шийдэж тэр даруй экскаватор хөлсөлж аваачаад байшингийнхаа доогуур алсын зайнаас ухуулж эхэлжээ. Гэхдээ 2 хавийн хүмүүс болон хороо хорныхондоо дулааны сувг татуулж байгаа гэж хэлсэн учраас хэнч сэжиг авсангүй. Бүтэн өдөржин усны эцэст нэрэл нэгэн том хар модон авдрын өнцөг ил гарч ирсэн бөгөөд ган долгор юмыг яаж мэдхэв хэмээн хөгшин ламыг урин залж авчирчээ. Ингээд авдрыг гаргаж ирэхэд аль хэдийн цоожин цүүтэйгээ хамт мултарч унаад алга болсон байж. Тэнд байсан хүмүүс хэрэг дурлан тагийн сөхөж үзэх гэсэн боловч хөгшин ламтан хориглоод нээлгсэнгүй.
уртаашаа 2 м, өргөөшөө 2 м, өндрөөшөө 1 м-ийн хэмжээтэй хар модон авдрыг өргөгч кранаар оосрлон машин дээр ачаад хотоос хооллог зүгийн муу зүүн тийшээ аваачиж хүн амтэнгүй ээлх хөл ганганд том хар цоожоор даруулан түгжээд булсан аж. Энэ явдлаас хойш ган долгор шашин номд маш их сүжиглэн орж номон Брэвен хэмээх хийдийн байнгын үйлчлүүлэгч болжээ. Тэрбээр том хар авдар яагаад тийхүү газар дор булаастай хэвтэж байсны учрыг сонирхож хөгшин ламыг үг алдуулахаар нилээд оролдсон гэдэг. Ламтан анхандаа тэр тухай юр ярихгүй тойруулдаг байсан ч сүүлд нь удаан гуйлгасны эцэст Монголд 7 газар ийм авдар булаастай бий. Голдуу улааны шашны настай чудал мэднэ. Бас бөөгийн шашны их хүчтэй онгодтой зайрангууд гадарлах бий. Одоогоос 500 гаруй жилийн өмнө Манжин хааны захиалгаар түүний дайснуудыг дарахын тулд мажиг ловдонмаа хувилгаан арай хийж дарсан үхлийн хадгийг амьлуулах нууц зан үйл явагдсан юм гэнлээ. Гэхдээ төвдүүд өмнө нь өөрийн газар нутаг дээр тэр зан үйлийг хийгээд дарч чадлагүй 100 гаруй жил үхэл зовлон нүүрлсэн гашуун туршлагатай учир өөрсдийн газар нутаг дээр үйлдэлгүй манай Монголд хийсэн гэдэг. Үхлийн хадаг ам орж Манжин хааны дайснууд бүрэн дарагдсан учраас хятад орон тэр аяараа тэдний иргэшээлд орсон юм. Харин энэ үед өндөр гэгээн зан базар тэрхүү нууц зан үйлийн хар хадгийг булж дарах ёстой гэсэн лүндэн гаргаж халахаар нэг тарааж булснаас нэг нь танай байшин дор таарсан байна гэж ярьсан ажээ. Ган долгорч одоо хүртэл эмийн сангаа ажилуулсаар байгаач ахин элдвийн жигтэй явдал тохиолдоогүй байгаа юм санжээ.